Хэрв та насан туршаагүй бол энэ бичлэгийг үзэлгүй яг одоо гар. Энэ бичлэгийг үзээд сурах, ухаарах, ойлгох юм юу ч байхгүй, мөн хинч таныг үз гэж хүчлээгүй тул өөрөө сонголтоо хийгээд үзсэн бол дараа нь уурлаж стресстгүй байхыг хүсье. За юу яцхан бамбарнууд минь. Facebook дээр бан энтер аваад бас л адал явдалтай байна шүү те хэдүүлээ. За тэгэхээр YouTube маань хэдийн 80k саб бүржээ. Мэдээж энэ бол хамт байсан бүх бамбарнуудаа бүр маш их баярлалаа. Одоо тэгэхээр амлсан ёсороо олон улсад media harmful to minors буюу хориотой ангилалд орон кино театрууд, телевиз болон DVD-гээр хувлах гэд бүхий л зүйлс дээр хориг тавиулсан нэгэн эвгүй киног 80k-гийнхаа спешиалээр оруулахад бэлэн боллоо. Өмнөд Солонгос улсын нэгч тийм алдартай биш Ким Живон нэртэй найруулагч 2007 онд хийсэн The Butcher буюу одоо манайхаар бол Нядлагч нэртэй энэхүү кинонд ерөнхийдөө бол torture porn, өөрөөр splatter horror буюу бие махбодын тамлалт, цус асгаруулалтанд төвлөрсөн төрөл. Мөн snuff film буюу бодит хүмүүсийг алж байгаа мэт төрөл болон extreme horror буюу хит задгай хүчирхийлэл, садар самун, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйл явдлууд харуулдаг төрөл болон маш бага хэмжээгээр psychological horror төрөлд ордог нэлээд яригтай хэцүүхэн кино байгаа. Энэ бүх төрөлд орсон хүн түнд сценүүдээсээ болоод гарсан жилдээ Солонгос улстай хориглогдоод бүр цаашлаад 2008 оноос Европын улсууд руу кино наадмуудад өрсөлдөх гэж оролцсон ч бас л хүлээж аваагүйгээс гадна Герман, Франц, Их Британь зэрэг улсуудад шууд extreme gore ангилалд оруулж хориглосон байдаг. Нүгээрч зогсохгүй Австрали улсад RC буюу refused classification ангилалд орж хууль бусаар эзэмшиж өөртөө байлгавал эрүүгийн хариуцлага хүртэл хүлээлгэхээр болсон байдгаас гадна 2010 оноос эхлэн YouTube, Vimeo, Dailymotion зэрэг платформуд дээр уг киног байршуулвал шууд устгаж тухайн сувгийг нь хаасан хүртэл тохиолдлууд маш их гарсан юм байлаа. Тэгэхээр энэ хэцүү төвхтэй киног тоорон та хэд амлчихсан байсан тул бөөнл юм болж байж ашгүй нэг файлыг нь олоод товчлоо бэлдээд оруулахад бэлэн боллоо. Гинтэл YouTube-ийн AI интернет танаад сувгийг мань буршлаа хийчих үедээ гэхээс л айж байна да. Мөн энэ бичлэг сувгаас гинтэл алга болчихвол цаанаас нь л устгаа хийцэн гэсэн үг шүү. За. Тиймээс хэдүүлээ хэдэн секунд Тороника сувгийг мань битгий оролдоороо гэд хамтдаа залбирцгаая. Энэ киноны хамгийн чухал бас нэг эвгүй юм нь found footage маягийн камерын дандаа гол дүрүүдийн бие дээр байрлсан POV буюу point of view зураг авалттай тул үзэхэд уур амьсгал нь бүрл эвгүй болдог гэхүүд. Сая хэлсэнчлэн дээрх маш олон шалтгаанаар киноны зөндөө хэсгийг нь YouTube-ийн дүрмийн дагуу хар цагаан болгоод эсвэл blur хийхээс өөр аргагүй болсон байгаа шүү. За. Дахин сануулъя. Энэ бичлэгт маш их цус нууж хүчирхийлэл зэрэг гарах тул та насанд хүрээгүй мөн хит имзэг, хит шүүмжлэгч эсвэл бие давхар бол үзэхгүй байхыг дахин сануулж байна. Яг одоо сувгаас гараарай. Яг тэгээ тайлбараа энэ түрээгээ зогсоогоод шууд кинонда орцгоё. Гиснээс манайхаа иймэрхүү gore, extreme horror төрөл нь аимшиг киноны нэлээд том хэсгийг эзэлдэг тул иймэрхүү эвгүй кино хаа нэг үзүүл яаж байна. Манайхан комментоор саналаа бичээрэй. За. Нэгэн залуу бүр дээр үеийн орхигдсон гэмээр хамгал цонх хаалгыг нь төмөр тоороор тагласан үйлдвэрийн барилга дотор морь арчгаад цааш алхсаар нэг өрөөнд орвол 3 эрэгтэй нэг эмэгтэй хүнийг барьж хориод толгоон дээр нь тус нь камер байрлуулсан байдаг. Удалгүй утсан дуурахад мань залуу за найруулагчаа за ойлголоо бүх зүйлс бэлэн гэдэл уцаар ярьж буугаар кино маань эхэлнэ. Хоригдож байгаа өөр нэг хүний толгой дээрх камерлуу дүр шилжгэд тэнд нь байгаа өөр нэг хүн хөө чи тэр найруулагчтай хэлэлтэй. Энэ хавчин бүр ямар байлаар үнэртэй юм бэ? Жаахан мөнгө гаргаад агаарж чинь тэр авалтаа гэдэл ярилцаж байхад өнөө туслах залуу нэрээ энийг хартаа би өөрөө хэсгүүдийг нь цуглуулж олоод угсарсан юм гэдэл нэгэн гар буу гаргаж ирж үзүүлдэг. Хоригдож буй хүмүүс ч ихнээсээ сэрж бүгд л сандралдан орилох гэхэд аманд нь юм чигчгсэн байсанд чадлаараа л дуу гаргаж эхлэхэд энэ туслах залуу шууд л алхавч очоод дуугүй байлдаа гэдэл цохиж эхлэх ба ашгүй түрүү уцаар яриад байсан нөгөө найруулагч нь орж ирснээр зогсоодог. Өнөө найруулагч нь ч туслах руугаа зураг авалт эхлэхээс өмнө битгий асуудал үүсгээд бай гэдэл юу ч болоогүй мэт л ярьж харагдана. Түрүү нөгөө муухай үнэртэй юм аа гэдвэсэн залуу нахаа энэ удаад би 4 гахаал олж чадлаа. Гэхдээ нэг нь эмэгтэй шүү. Энэ голын хоёр нь ихнэр нөхөр байгаа. За би явлаа. Таны асуугаад байсан нөгөө том нохоо бас 30 авцай насны бүдүү агуугч нь удахгүй олж ирнэ гэж хэлээд л гараад явна. Энэ нөхөр нь ерөнхийдөө бол захиалгын дагуу хүмүүс хулгайлж энэ найруулагчид авчирч өгдөг нөхөр л юм шиг байгаа. Найруулагч туслахтайгаа үлдэхэд өөрийнхөө камерыг дэлгэж бэлдээд л туслахтаа за манай кинод байгаа үстэй. Унтж байгаа бол хурдан сэрээ зураг авалтандаа орёо л гэх юм дээр. Тэгснээ энэ мэний майны мо
хинээс ч эхлэх вэ гэдэл жаал зэвүү инээж байснаа. За голын хоёроос нь эхлэе гэдэл эхнэр нөхөр хоёрын нөхрийнх нь хүлээсийг тайлахад өнөөх нь шууд босоо зогтох гээд гүйх ба мэдээж л өнөө байлаар туслах нь гүйж очоод толгоор нь алхтаад л гачдаг. Тэгснэ найруулагч нь наадха наана тавьчихаа. За эхнэрээс нь эхлэе гэдэл эхнэрийг нь хүлд суулгахад өнөө кино од гээд байсан нь балиар том биетэй бүр юм ярьж чаддгүй нэг тийм жоохон мэдрэлдүү гэмээр л гахаа масктай нөхөр бахан тэр. Өнөө гахаа нь хүүхэн дээр очсноо нэгэн сонин гена дуурахад туслах залуу найруулагчтай эн чинь энэ хүүхний голоод юу штэ муухай үнэртэйд байна гинэ гэснээр хос хоёрыг буцааж аваачаад чүлж орхиод нөгөө хоёроос нь эхлэхээр болдог. Шууд толгоор нь том төмөр алхаар нэг цохоод цаад өрөөрөөгөө авч ороход найруулагч хос хоёрын нөхрийнх нь амны чихээсийг авахд өнөөх нь хөөрхий эрхмээ биднийг явуулчихал та биднийг битгий алал та гэдэл хөөрхий мянга гуусан ч өнөөх нь огт толгүй хажууд нь алхтуулаад унчихсан байсан залууг өөрч аваад л яваад өгдөг. Хос хоёрын эхнэр нь сэрж ханаа хоёулаа хаана байгаа юм бэ? Өчигдөр хоёулаа зүв зүгээр гэртээ байжсэн штэ. Яаж энд ирчих вэ гэдэл уйлж гарна. Хос хоёр ч үйлэлтэн суухад цаад өрөөнд нь нуудалгүй найруулагч орж ирэхэд хос хоёр ч өөрхий эрхмээ гуй гэдэл орилоод байхад шууд амных нь хаалтыг хийж байгаад нэг хүнтэй уцаар ярьсан нь энэ найруулагч нэртэй гажиг алуурчны ээж нь байдаг. Хамгийн зөвүүн нь энэ гажиг нөхөр ээжтэйгээ өө сайн уу ээжээ миний ажил сайн аав сайн уу та нөгөө библийн номоо хайгаад байгаа мó унтлагын өрөөний чинь шүүгэнд байгаа штэ за ойрд ажил ихтэй л байна удахгүй очноо аавд минт хүргээрээ ээжээ гэдэл юу ч болоогүй мэд уцаар ярьж дуусчаад цааш өрөөрөөгөө яваад орхон тэр. Хүний өвгөдхийн орлох дуу захилгаан хөрөөний дуу гэдэл ёстой л нэг ёрын чимээ хос хоёр сонсогдсон энэ хоёр нь баараг л ухаан алдахын агуур л байдаг. Нуудалгүй туслах нь нэгэн том савтай юм барьж орж ирэхэд хүний тасарсан гар унаад ирэх ба найруулагч цаад өрөөрөө явсан хоёр нөхрийн камер байрлуулсан толгойн төмөр малгай шиг зүйлсийг нь барин орж ирдэг. Мэдээж цаад өрөөрөө орсон хоёрт юу тохиолдсон нь ойлгомжтой. Тэгснээ тамхи татангаа сая авсан дүрсүүдэд туслахтайгаа хамт үзэж сууснаа яг л нөгөө байдаг энгийн дүрсүүд л болоод байна. Гой дүрсүүд аваад гой кино болгоод Америкчуудад зарах хэрэгтэй л байна да. Тэгэхээр одоо энэ хоёр дээр илүү бүтээлч, илүү урлагийн төвшөнд гоё дүрс авцгаая гэдэл хоорондоо ярилцсан суур. Туслах нь цаад гахаа чинь энэ хүүхний голоод байсан штэ гэхэд найруулагч нь жижиг шилтэй ундаанд нэг зүйл хойсноо энийг цаатхандаа уулгачих сайн сэгсрээ толиорой. Гахаанд уулгадаг сэрэл өдөөдөг гормон байгаамаа л гэн тэр. Тэгснээ хос хоёрын нөгөө балиар алхаараа нэг цохиж ухаан алдуулаад нөгөө тамдлалын чих юм уу аллахын чих юм уу өрөөндөө оруулаад тус нь хүлчгдэг. Тэр өрөө нь хаммаг цонхыг нь төмрөөр битүүлчихсэн гялгар тороор бүтэн бүрчгсэн бөөл цус уулчихсан өрөө л байдаг. Өнөө гахаагаа ч алгадаж сэрээгээ за эхлээд энийг нь сэрээ гэдэл ус цацаад нөхрийг нь сэрээхэд өнөөх нь балиар том гахаа масктай хүнийг хараад мэдээж шок. Найруулагч камера бариад л бичиж эхлэхэд хос хоёрын нөхөр нь би та нарт мөнгө өгье зээл аваад чамаагүй өгье гуй гэдэл жаалгууж байснаа. Ер нь манай эхнэрийг явуулчих. Тэр минь буруу зүйл огт хийгээгүй штэ. Над шиг арчаагүй юмтай гэрэлсэн л алдаа боллоо. Түүнийг минь явуулчих. Оронд нь намайг яавал яа гэдэл орилж эхэлнэ. Өнөө найруулагч нэртэй алуурчин ч жаал сонсож байсан нь чи ямар тэнэг новш вэ? Саяхан л эхнэрээ хаяа зүгтах гээд байсан биш үү? Одоо тэгснэ эхнэрийг минь авраач гэдэл байх юм гэснэ. За яах вэ? Тэгвэл чамд ганцхан боломж олох юм. Хэрвээ энэ зоос сүл дээрээ буувал чи болон эхнэр чинь шууд ухна. Харин тоогоороо буувал чи амьд үлдэнэ. Окей гэдэл шууд зоосоо шидээд харахад назар зоос нь тоотой талаараа буусан байдаг. Тэгснэ найруулагч за яах вэ? Чамд 10 минут өгье. 10 минутанд юу ч болсон байт хийж чадвал би та хоёрыг хоёуланг чинь амьд үлдээ. Гол нь бууж өгөлхөд хэсэг шүүлгэн. Яргалуулж залууч уурах амьд үлдэх боломж олдлоо гэдэл бөөн баяр болсон л харагдана. Найруулагч утсан дээрээ таймер гаргаж ирж эхлүүлээд камера бэлдээд өнөө балиар гахаар байгаа. За эхэл гэснээр ёстой л нэг таман яргалал ийхүү эхэллээ дээ. Нөгөө балиар том төмөр алхаараа шууд л хит хитэн удаа толгоор нь цохоод цусаалтаад өгөхийн даван дээр найруулагч нь ийм их цус болсон үед манай гахаа юу их дуртай гэж гиснээр балиар гахаа өмдөө шовтлож байгаад л жинхэнэ шижгийн бузар зүйл эхлэхэн тэр. Чиний бодсон зүйл яг зөв. Хүчингийнхаа үйл хэргийг дуусгачгаад бүр цаашлан за одоо хөлөө мөрөө сонгоорой гэж байснаа. За хурууг нь гэснээр өнөө балиар гахаа шууд нэг том захилгаан хөрөө гаргаж ирээд хөөхий залуугийн зүүн гарыг нь хурууных нь ард дур шууд л таарчихдаг. Өвдөлтөө тэсээгүй залууч галзуу хүншгэл аймгуун орилохдоо 10 минут би тэсэхгүй юм байна. Боли би бууж өглөө гэж үргэлжлүүлэн орилж гарна. Нөгөөдөл нь ч тэгвэл одоо эхнэрийн чинь ээлж гэдэл яг эхнэр рүү нь явхад залууч байж байгаарай надад дахиад боломж өгөөч гэхэд найруулагч биднэрт хүнийг өөрөөр гоёор буюу шинэлэг
шинжилгээр алах санаанууд хэрэгтэй байгаамаа. Тэгж байж илүү гоё бүтээлч дүрс бичиж авах гээд байна. Хэрвээ чи бидэнд эхнэрийг чинь хэрхэн яаж бүтээлчээр алж болох тухай тасархай санаа өгвөл яг чамааг амьд үлдээ гэдэл дахиад нэг шижгийн боломж олгох юм тэр. Залууч нэлээд удаан чимээгүй сууснаа эхлээд хүчндээд тэгээд гидс гидсийг нь бас амыг нь гэж хэлэхэд найруулагч наадах чинь нэрээ гоё санаа байна шүү эхлээд гидсийг нь онгоолгоо дараа нь цувсан гидсийг нь амаар нь идүүлээд гидсээр нь гараад ирэнгүүд нь дахиж идүүлээд энийг давтна зөв үү тэгээд дараа нь ойчгод болох юм байна штэ те гэснэ эхнэрлүүн чи сонссон уу нөхөрч нь л хэлж өгсөн шүү за гэснэ туслахтай алавнаа залуугаа сул гэхэд туслах нь найруулагчаа нэрээ юу гэж бүр гайхсан шинжтэй л харагдана найруулагч нь ч өөдөөс нь биднэрт ийм гоё шинэлэг санаа өгсөн үнийг явуулна штэ амлснараа сул гэдэл өнөө залууг эцэст нэг сулдаг. Эхнэр нь чөөрхөө ханаа хаашаа явах гээд байгаа юм бэ? Ханаа мөн новшоо гэдэл араас нь орлоод л үлдэнэ. Энэ их яргалын араас амьд гарсан залууч хөрөөдүүлсэн гараа нэг давуу олоод боогоо цааш явхад бүхэл цонх нь хаалттай байхан тэр. Цааш нь цонхнуудыг шалгаж явтал ашгүй нэг жижигхэн тортой цонх олдоход торыг нь цааш түлхэж байгаа л цонхоор үсрээ буутал маш том хавханд хөлөө сүл бичгдэг. Камер буцаад эхнэрийнх нь байгаа өрөөрөө шилжихэд нөгөө хэд нь ойрдоо олоогүй ганц эмэгтэй шүү. Гамтай хандаарэ гэж байсан автиркаар шууд нүдийг нь ухаад л авчихсан тэр. Мэдээж өнөө сэжгийн гахаач нүдийг нь шууд л идэх гэж үзснээ буцаагаад л гаргачихсан. Хөөхий эхнэр нь ч өвдөлтөд илгүй намайг шууд алаад өгөөч гуй гэхэд өнөө балиар гахаач нь гутга шүүрч аваад муухай орилж очоод маш олон удаа хутгалаад хөөхий бүсгүйг шууд л алчдаг. Мэдээж найруулагч нь хангалттай дүрс аваагүй байхад яадаг тэнэг мөн овшвэ чи гэдэл гахаага харааж гарна. Туслах нь ч тэгвэл одоо тэр залууг яах вэ гэхэд найруулагч нь алын штэ мэдээж ална хурдан араас нь яв гэдэл туслах гахаа хоёроо яаруулах нь тэр. Өнөө залууч гарын хуруунуудаа тайруулчихсан мөн хөлөө хавханд хийгээд бөөн цуснаж болчихсон олигтой алхаж чадахгүй явж байхад өнөөхөд мэдээж л олж очоод шууд толгойд нь алхаар маш олон удаа цохоод л унгаачихна. Гахаач нөгөө цахилгаан өрөөгөө асаагаад яг дуусгах гэж байхад туслах нь нэрээ найруулагчаа би ийм буу огсорсон юм. Энүүгээр дуусгая л да. Хэдүүлэнд нь хөрөөгөөр дуусгаж байгаа зөндөө олон дүрс байгаа штэ. Шинэлгээр дуусгая л да гэхэд найруулагч нь бодож байснаа. За тэгвэл чи өөрөө дуусгаа л гэх. Гажиг туслагч бөөн баяр болоо залуугийн дээр суухад өнөө залууч хөөрхий та нар амлсан штэ намайг амьд үлдээн гэж гээл цусандаа хахан ам гуйжглан. Өнөө гажиг балиар найруулагч үүнийг сонссноо тийм л дээ. Гэхдээ миний хийж буй кинонд эхнэрээ чоннуудад хайж өгөөд өөрөө зүгтдэг чамшиг новчнууд бол муу дүр байхгүй юу? Муу дүрийн баатар өхөхгүй бол үзэгчд уурлна үстэй те. Тийм учраас үзэгчдэд илүү гоё кайфтай төгсгөл үзүүлэх хэрэгтэй байгаамаа. Ойлгоорой за. Харин сүнсний ертөнцид очиод эхнэртэйгээ уулзвал битгий маргалдаарай. Гоё эвтэй байгаарай за. Гэдэл балиар зэвүүнээр хэлснээ алив дуусга action гэдэл хэлхэн тэр. Өнөө гажиг туслахынч бүр баярлан залуугийн аманд өнөө угсарсан бууга хийгээд action гэхдээ зэрэгцэн гохоо дарахад угсарсан буу нь буруу тийшээгээ буудаад нашгүй нөгөө гаж туслах нь өөрийнхөө нүдэнд буутсан байхан тэр. Гаж туслахынч тэрүүгээр бөөн л орилолтож үүмэлдээ нэг ашиглан өнөө залуугаас гахааны хажуугаар гараа цааш яван нөгөө тамлгааны өрөөнд ороход эхнэр нь хэдийнэ цусандаа хутгалтаад хаммаг гэдсэн цувсан байдалтай өгсөн байдаг. Мань залууч эхнэр дээр очин уучлаарай намайг уучлаарай ханаа гэдэл байжгаад уурандаа тэнд байсан толийг нь хагалтал ашгүй энэ толь нь цонх байсан байж таарна. Ингээс толийг нь бүхлээр нь хаглаад цааш гартал нэгэн сонин хөдөө гэмээр зилүүд газар байх ба мань залууч бөөн өндөр өвсөн дундуур явж байгаад нэг машин хараад баярлаад явж байтал энэ хитэн гажигуудтай нэг тал гэмээр нэг нөхөр цустай хутга барайл гарч ирээд араас нь хөөж эхэлдэг. Мань залуугч барьж аваад бөөн ноцолдож байгаад азаарч гэмээр юм уу энэ гажиг нөхрийг нь өөрийнх нь хутгаар зоож алаа цааш машинд ороос утал ашгүй түлхүүр нь байж байдаг. Машиныг дөнгөж асаахад араас нь бас нэгэн залуу гарч ирж гүгээд мань залууч хаа зүгэн хурдалсаар ашгүй энэ бүх балиар зүйлсээс салан ам гарсандаа баярлан айд сандарсан жаахан хөөхөчгөл уйлж буугаар кино маань дуустдаг. Йоо бурхан минь гэж нэрээ юу үзчихвэ те хэдүүлээ. Энийг үзсэн манай гэгээлэг цагаахан бүх бамбарнууд бүгд арцгууж уугуулаарай за. За бүр болохгүй бол баг л гандын интер орс ном уншуулд юм уу яа тийм те. Ер нь иймэрхүү нэлийн хүнд бөөн цуснууж болсон гор төрлийн кинонууд хаа нэг оруулвал манайхан үзэхэр өнөө. Дими юу? Няхаа аргагүй аимшигын киноны төрөлд бас л томоохон байр суурь эзэлдэг нэгэн сав жанр болохоор бас таг орхио дими л гэж бодоод байгаа. Тэгэхээр манайхан саналаа доор комментээр бичээрэй за. Яг тэгээд энэ үртэл үзсэн бүх бамбарнуудаа баярлаа. Дараагийн кино тун удахгүй тул манайхан юу ихэ мэдж байгаа штэ тий. Саба дараа сүсгэлээ сууж байгаарай.